Би ингэж боддог байхгүй. Одоо ингэ зарим хүмүүс хэлдэг штеп. Одоо Чингис хааны талаар ярихаа болий хааваас өнгөрсөн баларсан түүх мөх гэтэр гэж тэгдэв. Би бол тэгж боддоггүй. Дэлхийн түүхэнд хуурай газрын 16% дангаараа эзэлсэн хамгийн том эзэнт гүрнүүдийн нэг бол их Монгол улс. Тэгээд энэ гүрэн хамгийн ухаалаг бодлоготой байсан. Жишээлх юм бол хүүсийн тэгш эрэхтэй шашин шүтэх хэрэг чөлөө хуулийн доор одоо тэгш захирагдах энэ ёс гэх мэтчлэн одоо хамгийн ухаалаг бодлогоодыг энэ Монголын эзэнт гүрэн бол явуулж ирсэн. За тэгээд соёлын мөн одоо худалдааны улс төрийн томоохон бодлогоодыг яг л одоо энэ үед боловсруулж хэрэгжүүлж байсан. 13-4-р зууны үед их Монгол улс одоо хэрэгжүүлж исэн эдгээр одоо тэгшэрхийн бодлогыг одоо хэдэн зууны дараа одоо ч гэсэн дэлхийд даяараа одоо яаж одоо хэрэгжүүлж олон улсад одоо нэвтрүүлэх вэ гэдгийг одоо хүртэл бид нар ингээд ярьсаар л. Түүхчид Чингис хааныг галдан шатаасан гэдгээс нь илүүтэй төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг нь илүү их ярих болсон байна. Тийм ч учраас Чингис хаан бол манайх гэж одоо булаацалддаг ийм олон улс орн бий боллоо штэ. Гэтэл яагаад энэ агуу түүхийн эзэд нь болсон бид өөрсдөө тэгээ энэ өвөг дээдсийнхаа үр сад нь болсон бид өөрсдөө яагаад Чингис хаанаа бүр үеийн үед үргэлж ярьж болохгүй гэж. Харин ч үр хүүхдүүдтэй бид ямар агуу одоо өвөг дээдсийн үр сад болохыг бол заавал хэлж ойлгуулж бүр зүрхэнд нь нэг тийм нэг бахархлыг бий болгож явах хэрэгтэй гэж бол би бодож байгаа. Нэг удаа сургуулийн сурагч охин маань надад хэлж байгаа. Америк ингээд эмэгтэйчүүд нь сонгуул өгөх тэгшэрхийн төлөө ингээд тэмцэж яагаад тэгшэрхтэй болсон юм байл шүү дээ. Мундаг улс байгаа үстэй гэдэг. Тэгэхээр би хэлсэн л дээ. Манай Монгол улс чинь айл олон зууны өмнөөс эмэгтэйчүүд нь ирчүүдтэйгээ яг адил тэгшэрхтэй байсан. Тэр байтугай ирчүүдтэйгээ мөр зэрэгцээд ингээд дайн байлдаа нэг ингээд тэргүүлээд явж исэн хүртэл ийм улс шүү дээ. Бид бол хэдийнэ одоо хүүсийн тэгшэрх гэдэг зүйлийг бол энэ улс бол нэвтрүүлчихсэн ийм улс байсан юм а гэж хэлэхэд бол гайхаж хүлээж авчихсан. Тэгэхээр бид нар магадгүй бас үр хүүхдүүдтэй өөрсдийнхөө түүхээс илүү өөр улс орнуудын түүхийг бас ярьж өгөөд тэр улс орн ямар гайхамшигтай юм бэ гэдэг тэр бодлыг төрүүлээд идэв биш үстэй гэдэг ийм одоо бас бодол бас төрж байгаа. Яг одоо Английн Лидс хотод Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн гэдэг энэ үзэглэн гарч байгаа. Би усаар 1700 монгол иргэн Англид амьдардаг гэдэг боловч олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагын судалгаагаар бол 5000-аас 7000 монгол хүн энд Англид амьдардаг юм байна. Ихэнх нь Лондонд амьдардаг юм байна. Лидс хот руу Лондонгоос яаж явд юм бэ гэдээ ингээд хараад үзсэн чинь за галт тэргээр бол нэг 2 цаг гаруй явд юм байна. Ер нь 310 км-ийн зайтай л юм байна. Тэгэхээр энэ зайг туулаад бид хэдэн зууны өмнөх одоо Монголынхаа эзэнт гүрнийхаа их Чингис хааныхаа байгуулсан тэр бүхнийг үзэж бахархах